100 газраа зөв цагтаа байр сууриа илэрхийлэх нь зүг баг. Тэрнээс төрийн ордонд их хурлын өмнө байр сууриа илэрхийлэх тийм зохимжтой биш ээ. Ер нь намын их хурлаар ганцхан намын дараагаас гадна намын дүрмийн асуудлыг нэлээд хөдөлгөх багт юм уу? Тийм мэдээж тийм. Намын их хурл улс төрийн нөхцөл байдал дүгнэлтийн улс төрийн намын шинжилсэн хууль батлагдсан хуультай дүрмээ нийцүүлнэ. За оны өмнө шинжилсэн дүрмээ улсын дээд шүүхүүд бүртгүүлэх үүргийг одоо хуулиар хүлээж байгаа. Тийм учраас ээлжид их хурлаар дүрмээ улс төрийн нөхцөл байдал дүгнэлт хийх цаашаа одоо бодлого хөтөлбөр рүүдээ ярих ийм одоо хариуцлагатай их хурл шүү дээ тий. Тэгэхээр 100 газраа бас байр сууриа илэрхийлэх. Шинэ дарга хүлээж байгаа үүрэг бол маш их байгаа. 27 28 оны одоо сонгуульд намаа удирдах орох гол поинт байгаа шүү дээ. Тэгээд бас ганцхан намын асуудал яригдж байгаа ч гэсэн танай намын хувьд яхахгүй хөрж байгаа нам учраас энэ улс орны асуудал болоод байгаа байхгүй. Тэгэхээр ихэд олонний анхаарал. Тэгэхээр ах санд тэ намын их хурлаар төлөөлөгч нар санал бодлоо илэрхийлэх баг. Тэгээ нээлттэй ярилцах баг. Тэгээ тийм л хүлээлттэй байна шүү дээ. Нийт дээр нь хичнээн гişүү орж ирсэн. Бараг 2255 төлөөлөгч шүү дээ. Улс их орны өнцөг болон бүрээс төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар оролцсон. Нээлттэй асуудлаа ярилцаад нэг шийдэл төрнө. Тэгэхээр нийт дэвшиж байгаа хэсгээ та тухайн өдрөл нэгтгэх гэсэн үг үү? Одоо тэг чин одоо их хурлаас өмнө ямар нэгэн тийм байр суурь илэрхийлэх Ер нь бол яригдж байгаа юм байна тийм үү? зохимжгүй шүү дээ тий. Намын их хурлаар яри тий. Тэн дээр ер нь санал болгосон уу? Гойгүй. Хин ч дэвших хэрэгтэй шүү дээ. Хин ч нэр дэвших хэрэгтэй. Тий. Тэгэхээр 100 газраа зөв цагтаа би байр суурь илэрхийлье. Өнөөдөр тул шаардлага байна. За